Сайн байцгаана үзэгчдээ Өндрхан телевизээс эрхлэн бэлтгэдэг Борголтой арай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг Хулан төвийн 2 давхарт байрлах CL лаунж буюу спорт лаунжаас та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн дугаарын зочноор бид 8 дугаар ангийн бяцхан хүү Хаш Эрдэнэгээ урьж оролцуулаад байна. За сайн байна уу, танилцъя? За сайн байна уу, намайг Эрхэнбаатарын Хаш Эрдэнэ гэдэг. Би 1-р сургуулийн 8-гийн ангид сурдаг. Толгойн спортоор хичээлдэг. Одоо толгойн спортоор хичээллээд 2018-19 оноос эхэлж хичээлж исэн. Сайн спортоор. За, хоёулаа нэвтрүүлгээ гоё эхлүүлэхээ өмнө гоё кофегаа эхлээд уудаг. За. За. За, тэгэхээр хоёулаа хамгийн ихэндээ гоё гэр бүлээ эхлээд танилцуулъя те. Аав нь юу хийдэг вэ? Ээж нь юу хийдэг вэ? Хин гэдэг хүмүүс байдаг вэ те? Бас гэртээ хідүүлэн амьдардаг вэ? Манай хаан бүл зургуулаа. Манай аав Хинтээ аймгийн цагдаагийн газар явжилдаг. Манай ээж болохоор хаан интий чуулгад дууч хийдэг. Манай аавыг Эрхэнбаатар хийдэг. Ээж маань харин уран цэцэг гэдэг одоо чуулгад дууч хийж байгаа. За. Би дээрээ нэг ахтай доороо 2 эрэгтэй дүүтэй. Юу манай ах 4 эрэгтэй хүүтэй. Тэгээд манай ахыг Анар Эрдэнэ гэдэг. Одоо 17 настай. Одоо Германы Берлин хотод сурж байгаа. Хөөх тийм үү. Тий. Одоо манай 2 дүү болохоор нэг нь 2 настай, нөгөөх нь 8 настай. 2 дугаар анги. За тэгэхээр эрэгтэй дүүд нартай байх хэрэг. Ер нь бол яалтчгүй 4 эрэгтэй болохоор ер нь толгойн спортоор хичээлдэг. Манай ах надтай адилхан толгойн спортоор хичээлдэг. Тэгээ надаас илүү ер нь бол чадвартай, надаас илүү амжилт гаргаж ирсэн. Манай ах би ер нь бол ахыгаа харж толгойн спортод орж исэн. Манай анх толгойн спортод ороод би ахыгаа анх тэмцээнд орж явахыг хараад ах шигэ мундаг тэмэрчин болно. Ахаасаа илүү бол гэж анх толгойн спортод төлөлт тавьжсэн. Гэртээ бол ингээл божигнан нэс те 4 эрэгтэй хүүхэд те 2 дүүтэйгээ бас хаяа жоохон нацалтах. Ер нь бол тийм 4 эрэгтэй хүүхэд болохоор яалтчгүй нэг тиймэрхүү юм бол байна. За тэгэхээр аав нь цагдаа хүн юм байна. Бас цаг завгүй те цаг наргүй л ажилтдаг байх те. Тэгэхээр аавтайгаа хэр цагийг өнгөрүүлдэг вэ? Манай аав болохоор цагдаагийн газар ажилладаг. Дээрээс нь толгойн спортын багш дасгалжуулагч хийж байгаа. Хинтээ аймагт Эрдэнэ толгойн спортын клуб гээд толгойн спортын клубыг манай аав маань ажилуулдаг. Би тэрэнд одоо явж толгойн спортоор хичээл тэнцэнэ бэлтгэл хийж манай ааваас гадна дасгалжуулагч хийдэг үүрэгтэй явдаг. Хэр цагийг өнгөрүүлж ийн аавтайгаа ойрд? Манай аав болохоор өглөөний 8-9-с ажилдаа яваад оройн 6 гэж ирээд миний хичээл 1-ээс ороод орой 7 гэж тардаг. Тэгээ шууд тараад шууд бэлтгэлдээ очдог. Тэгээд аавын ажил тараад яг бэлтгэлдээ очиж одоо бэлтгэлээ заадаг. Тэгэхэд нь ер нь бол бэлтгэл дээрээ уулзч ер нь бэлтгэлээ хийдэг. Ер нь бол бэлтгэл дээрээ л их цагийг өнгөрөөдөг. За ээжийнх нь хувьд бас чуулгад дуучин хийдэг хүн байгаа тий. Тэр ээжтэйгээ бас цагийг хэр өнгөрөөж ийн. Ээж нь бас хүүдээ ихэвчлэн юу гэж зөвлөдөг вэ? Би ер нь ээжтэйгээ их цагийг өнгөрөөдөг. Манай ээж маань ер нь бол миний сэтгэл зүг ер нь өргөдөг. Тэмцээнд явахад ер нь бол ихэнхдээ миний сэтгэл зүг өргөж сэтгэл зүйн дэмжлэг ер нь их өгдөг. За тэгэхээр ээж аавынхаа хувьд одоо айлын 2 дахь хүү болж төрсөн байна те. Тэгэхээр ээж аавдаа хандаж нэг гоё сэтгэлийн үгээ хэлж ийсэн удаа байгаа юу? Ер нь бол хэлдэг. Хөгжилтэй өнгөрдөг ингээ хамт байх хугацаа нь эсвэл гоё ээж аавтайгаа өнгөрүүлж ийсэн те гоё хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач. Ер нь байнга л ээж аавтайгаа ер нь хөгжилтэй дурсамжтай өнгөрөөдөг. За тэгэхээр дүүнэрийн хувьд 2 настай дүүн цэцэрлэгт явдаг бах тий? Одоогоор арай цэцэрлэгт явахгүй байгаа. За тэгэхээр миний дүүгийн хувьд бага наснд бас Хинтээ аймагт өнгөрж эвгүй. Хаан төрж исэн бэ? Би Хинтээ аймагт төрж исэн. Тэгэхээр ихэвчлэн одоо хүртэл ингээд байгаа нь Хинтээ аймагт өнгөрж исэн биз тий? Бүх акшн тий? За тэгэхээр
Тулааны спортод хэдэн настайгаас дурлаваа? Хэн дурлуулваа? Тулааны спортод анх 2018-19 оноос хичээл 6-7 настайдаа л анх хичээлж исэн. Яг тулааны спортод хичээлэх болсон шалтгаан маань гэвэл ер нь бол ахыгаа харж ах маань ямар мундаг юм бэ? Тулааны спорт гэдэг бол ер нь бол нэг иймэрхүү юм байт юм байна. Үүнээр бол одоо ахаас илүү болох боломжтой юу гэж анх тулааны спортод анх хөлж тавьж ирсэн. 6-7 настайдаа гэсэн тий. Тий. Тэгэхээр хичээлж эхлэхэд чамд ингэ шантарч исэн үе байна уу? Ер нь би арай жоохондоо дагаан болоо да, болдог ч юм уу да гэж бодож исэн үе бий юу? Ер нь бол байхгүй. Яг дуртай зүйлээрээ яваад тахаар тийм бодол ер нь бол нэг амар төрдгөө. Тэгэхээр анхны шагналыг тэгвэл хэдэн онд авч ив? Би ер нь бол миний хамгийн анхны шагнал маань 19 онд баха. Би 4-р байранд шалгарсан. Тэгээд 4-р байранд шалгархаасаа гадна тэр тэмцээнийхаа дайчин тамирчнаар шалгарч цом авч ирсэн. Цом нь одоо энэ 2018 оны. 18 он. Тийм миний хамгийн анхны тэмцээн. 6-7 настай байсан баг. Ааха. Ах нь таквондогоор хичээлдэг байсан билүү? Үгүй ээ, надтай адилхан тулааны спорт. Тулааны спорт гэдэг нь ер нь тулааны бүх спорт. Ааха. Юу арах вэ? Дотроо ер нь олон төрөлтэй. Карате, мутай, кикбокс, бокс. Гэт ер нь бол 6-7 төрөл орно багтана. Чи одоо хэдэн төрлөөр нь хичээлж байна? Би одоо 7 төрлөөр 18 удаагаас сайн авраг болсон. За энийг ихчтэй нэг гоё үе шат дараатайгаар нэг яриад өгөөч. Би болохоор ингээд тулааны спорт гэхээр одоо нөгөө бокс бас орно штэ тий. Бокс тэгээд бас таквондо л гэж мэдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдхгүй бас олон хүүхдүүд ч гэсэн зөндөө байгаа штэ тий. Тэгэхээр 18 удаагийн улсын авраг. Тий. За яг юугаар авч ив, хэдэн онд авч ив, гоё бид нарт бас гоё танилцуулах гоё эхнээс нь. За эхлээд тулааны спортоо товчхон танилцуулъя. Тулааны спорт гэдэг бол ер нь бол хүний төсвөр хатуужил, бие хамгаалах урлаг гэдэг талаасаа ер нь тулааны спорт орно. Тулааны спортын дотроо 6-7 төрөл багтдаг. Тэгээд дурдвал бокс, ошо санда, карате, мутай гэх мэтлэн төрлүүд байгаа. Миний хамгийн анхны усан аваргын маань медаль 2022 онд Кокшин каратегаар хамгийн анхны усан аварга болж исэн. Тэгээд тэрнээс цаашаа 2022 оноос цаашаа тэгээд тэрнээс цаашаа тасралтгүй ер нь аваргууд болж эхэлсэн. Миний хамгийн анхны усан аварга гэвэл 22 онд болж исэн. За тэгэхээр анхны тэмцээндээ 4-р байранд орж исэн гэсэн бас жоохон хор шар байсан уу? Эхний 3 байр бол сайхан штэ тий. Тэгэхээр 4-р байранд орохоор хор шар жоохон хөдөлж яваад цаашд ингээд илүү хичээж яа гэсэн бодол төрж исэн үү? Ер нь бол төрсөн. Яг эхний 3 байраасаа яг эхний 3 байрынхаа яг 4-р байранд нь орно гэдэг бол ер нь бол жоохон тийм. Тэгээд дараагийн тэмцээндээ би 3-р байранд орсон санагдаж байна. Тэгээд тэрнээс одоо тэгээд улам хичээе. Яагаад 4-р байранд орж болсон юм чинь 3 2 1 гээд авраг нь болж болохгүй юм гэдэг бодол төрж исэн. Тэгээд тэрнээс цаашаа ер нь улам хичээгээд одоо амжилтуудаа гаргаад явж байгаа. Ямар мундаг юм бэ? Тэгэхээр одоогоор багш нь хин гэдэг хүн байгаа вэ? Багш манай аав. За. Ер нь бол манай аав багш, дасгалжуулагч ер нь их үүргийг манай аав гүйцэтгэдэг. Ямар мундаг юм. Тэгэхээр чи одоо хамгийн том шагнал гэхэр зүйл байгаа юу? Одоо улсаас юм уу, хаанаас авсан те маш том шагнал нь. Одоогоор энэ шагналууд дундаа хамгийн том шагнал нь байгаа юу? Яг шагнал аваагүйчсэн би өнгөрсөн жилийн 9 сард дэлхийн аврагт явсан. Мутагийн дэлхийн аврагт явж 5-р байранд орсон. Тэрэн дээр шагнал аваагүйч гэсэн тэр бол хамгийн том одоо дурсамжтай. Тэгээд бас дээрээс нь туршлага. Ер нь бол хамгийн том тэмцээн гэвэл тэр. Аль улс руу явсан бэ? Тайландын Бангкок хот руу явсан. За тэгэхээр 5-р байранд орлоо. Тэгэхээр одоо ингээд хамгийн сэтгэлд үлдсэн шагналаа их чинь яривал тэр одоо шагнал авахын тулд тэ хэдийн хугацаанд бэлддэг вэ тий гэж асуух гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь нэг тэмцээнд бэлтгэхийн тулд тэ хэдийн хугацаа чамд шаардлагатай байдаг вэ? Ер нь тэмцээн гэхээр заавал бэлтгэлийг халбгүй яг байнгын бэлтгэлтэй
тамирчин гэдэг бол ямар ч мундаг тамирчин байсан бэлтгэлгүй бол одоо ямар ч мундаг тамирчин байсан бэлтгэлгүй бол маш муу байдаг. Ер нь бол тогтмол бэлтгэлтэй байж иж одоо тэмцээн уралдаанд тиймэрхүү юмд амжилт гаргадаг. Ер нь бол тэмцээн уралдаанд бэлтгэхэд дор хаяж ер нь сар мар тасралтгүй бэлтгэл хийх шаардлагатай. Тэгэхээр тамирчин хүний хувьд бас хэцүү шүү дээ. Бэртэл гэмтэл чамд ер нь хэр тулгардаг вэ? Одоо ер нь бол бэртэл гэмтэл гэвэл тэмцээний хувьд бол нэг амар гараагүй. Тэгээд яг бэлтгэл хийх хугацаанд гэвэл жоохон ядарч туйлцсан тиймэрхүү юм бол үгүй гардаг. Тэрэн дээр бол манай аав ээж хоёр маань одоо витамин авч өгдөг ч юм уу, тэгээ эмнэлэгт үзүүлдэг ч юм уу, тиймэрхүү тусламжийг бол манай аав ээж хоёр тогтмол үзүүлдэг. За тэгэхээр хоёулаа амжилтуудаа нэгэнт ярьсных бүгдийг нь гоё танилцуулаад тий амжилтынхаа талаар яриаг ингээ өндөрлөдөх. За тэгэхээр миний дай шагналаас ихэж танилцуулмаар байна. За би хамгийн эхнийхээс нь танилцуулаад явъя. Хамгийн эхний шагнал маань ер нь бол анх хэлсэн 2018 оны энэ шагнал мартагддаггүй. Ер нь бол миний хамгийн анхны шагнал гэдэг утгаараа ер нь бол ерөөс хизээч толгоноос гардаггүй, мартагддаггүй шагналуудын маань нэг. Дараагийнх нь болохоор Шинкокшингэ каратегийн энэ 2020 оны байх шиг байна. 2020 оны Шинкокшингэ каратегийн Dream Cup гэдэг тэмцээн дээр 3 дугаар байранд орж исэн. Тэгээд дараагийнх нь ярина гэвэл 2021 оны бас Dream Cup дээр 2 дугаар байранд орсон. Энэ үү? Тийм биш. Тэгээд тэрний дараа миний хамгийн анхны Улсын аварга болсон тэмцээн одоо том нь энэ байна. 2022 онд би 2022 онд хамгийн анхны улсын аварга болж исэн. Тэгээд тэрний дараагийнх гэвэл дараагийн улсын аварга маань цомгүй байсан. Тэгээд миний дараагийн улсын аварга Уушу сандгийн улсын аварга байсан. Уушу сандгийн улсын аварга ер нь Уушу сандаа гэдэг төрөл бол босоогоос үздэг төрөл. Тэгээд ер нь бол тэр төрөл их гоё надад таалагддаг. Ер нь толгойн спорт төрлүүдээс ер нь бол толгойн спортын төрлүүдээс ер нь гоё гэж хийж болох төрөл. Тэрний дараагийнх гэвэл болохоор ер нь бол дараагийнх нь улсын аваргууд гээд улсын аваргын тэмцээнүүд байгаа. Ер нь дурдвал ер нь бол бараг дуусахгүй хаа. Тэгэхээр бас маш олон медалууд байна тий. Одоо жишээ нь энэ цомыг давхар ингээ медаль нь бас цуг ирж байгаа зү тий. Тэгэхээр их чинь бас гайхаад байл л да. Карате гэж юм. Тэгээд бас бокс гэж байгаа юм. Тэгэхээр карате, таквондо хоёр одоо ингээд хичээлэхэд адилхан одоо тий үе шаттайгаар хичээлэх ёстой юу? Каратегаар хичээлэхээр яг юу хийдэм бол таквондогоор хичээлэхийн тулд ямар бэлтгэл хийдэм бол? Ер нь бол би ер нь бол таквондогоор хичээлдэггүй. Ер нь таквондогийн тэмцээнд орж үзэж байгаагүй. Ер нь орж үзэжсэн гэхдээ улсын аварганд болж байгаагүй. Надад одоо улсын аварганд болж байгаагүй толгойн спортоос хоёр төрөл байдаг. Таквондо тэгээд энэ боксийн улсын аварга. Би энэ боксийн улсын аваргад 23 онд мөнгөн медаль авч ирсэн. Тэгээд ер нь бол таквондо, бокс хоёроос бүх төрлөөс нь аварганд болж үзэжсэн. Тэгээд одоо төрөл болгон өөрөө дотроо дүрмтэй. Тэр одоо дүрм нь одоо жишээ нь барилддаг ч юм уу, тэр одоо барилдахгүй дан босоогоос үздэг ч юм уу гээд тэрнгээр бус төрлүүдээс ялгардаг төрлүүд нь хоорондоо. Тэгэхээр аав нь чамайг бас энэ тамирчны замналд бас гарааг нэхлүүлж ирсэн байна те. Тэгэхээр чи аавынхаа амжилтуудыг бас мэдгүй аав нь бас багаасаа хичээлсэн гэж ярьж гин үү? Аав нь чамд ер нь энэ спортын талаар юуг ярьж ирсэн бэ? Манай аав багаасаа ер нь бол багаасаа цагдаагаар явцсан. Тэгээд ер нь бол аав ер нь бол ярьдیں۔ Надад тэгэж зааж өгөх толгойн спорт зааж өгөх хүн байгаагүй. Би өөрөө номноос хардаг ч юм уу, зургатаа үздэг ч юм уу, тэгэж анх толгойн спортыг сурч ийсэн гэж аа маань ер нь ярьдیں۔ За тэгэхээр хоёлаа маш олон амжилтууд гаргасан байна. Бас ямар мундаг ярьдаг хүүхэд вэ? Ингэж ярихын тулд ээж автайгаа илүү их ярьдаг болохоор ингэж их нээлттэй яриад байна уу? За тэгээ бас тамирчин за бэлтгэлийнхээ хажуугаар хичээл номоо хэрхэн зохицуулж байна да? Ер нь бол хичээлийн хажуугаар энэ толгойн спорт хөөнө гэдэг бол
багасаа хичээлийнхаа хажуугаар тоглоом спорт төгөөд явсан болохоор надад бол тийм амар хэцүү санагддгүү. Өдөр хичээлдээ яваад орой ирээл бэлтгэлдээ яваад тэгээд бэлтгэлдээ явж ирснийхаа дараа хичээл номоо хийгээд ер нь бол зохицуулаад би бол хичээлийн хажуугаар спорт авч явж ер нь зохицуулж чаддаг. Тэгэхээр хичээлээ бас орхиж болохгүй шүү дээ, тий? За тэгэхээр хичээлүүдийнхээ аль хичээлд нь илүү чи дуртай вэ? Ер нь бол би яг тийм хичээлд дуртай гэж хэлэхгүй, тийм хичээлд дургу гэж хэлэхгүй. Бүгдэнд нь одоо эрх тэгш ер нь бол бүгдэнд нь адил бүгднгийн л сурах хэрэгтэй. Тийм утгаар ер нь бүгднгийн л хичээж сурдаг. За. Миний дүү маш их юм ярьлаа. Бас кофенаасаа жоох уугаарай за. За. Чи ер нь кофе хэр уудаг төрлийн хүн бэ? Би бол ер нь бол кофег бол нэх амар уухгүй. Ер нь бол кофег орой унтахтаа ер нь бол ууж ер нь өглөө босоод гүүж мөхтэй хаяа нойр хөрсөн үедээ л энэ кофе уудаг. Ширдний маань хувьд цаашид юунд зорж байгаа вэ? Зорилго нь? Миний одоо дараагийн зорилго гэвэл би өнгөрсөн жил болж чадаагүй дэлхийн аварга энэ жил дахиад 9 сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби гэдэг хотлоо дэлхийн аваргад дахиад явна. Мута гэдэг төрлөөр. Би тэрэн дээр дэлхийн аварга болно гэж үзнэ. Өнгөрсөн жил болж чадаагүй тэмцээнийхаа энэ жил эцэст нь ард нь гарнаа л гэж миний хамгийн том зорилго маань ер нь бол тэр. Бэлтгэлээ ихэвчлэн оройн цагаар хийх юм биш үү те? Тий. За бэлтгэлээ хэр хийж байгаа вэ? Бэлтгэл бол ер нь бол цаг 30 минутаас 2 цагийн хооронд явдаг. Тэгээ бэлтгэл дээр ер нь бол яг орох тэмцээнийхаа ч юм уу яг тогтмол анх бэлтгэл эхлэхдээ бие алгаалт хамгийн чухал. Тэгээ сонголт гэх мэтчлэн яг хийдэг бэлтгэлүүд ер нь тогтмол хийдэг. Тэгээд яг ямар тэмцээнд орохоосоо шалтгаалж тэр тэмцээнээ судалж тэгээд тэмцээнүүд төрөл нь хоорондоо өөр гэсэн шүү дээ. Тэгээд тэр төрлөөрөө бэлтгэлээ хийдэг. Тэгэхээр чамд одоо үлгэр дуурал авдаг гадаадын тийм маш том ундаг тамирчин ч юм уу те эсвэл Монгол улсаасаа үлгэр дуурал авдаг те шүтдэг хүн байдаг штэ хүнд. Тийм хүн байгаа юу? Манай ах нь л дэлхийгээс байхгүй юу? Дэлхийгээс гэвэл ер нь бол хийдэд байгаа. Гэхдээ ер нь бол одоо яг ахтайгаа би бэлтгэл хийдэг. Манай ах маань өнгөрсөн жил Герман явсан. Тэгээд тэр Герман явхаас өмнө ер нь тогтмол анархтайгаа бэлтгэл хийгээд ер нь байнга л миний зорилго маань ахаасаа л илүү болно гэж ер нь үздэг одоо хүртэл. Одоо ахаасаа илүү болно шүү гэд хичээж нэвтрүүлгээрээ болно шүү дээ. Тий, одоо ер нь бол ахаасаа илүү болно. Дараагийн жил гэхэд ер нь болчих байхаа. Ахтайгаа хэдэн насны зөрүүтэй лээ? Би 11 оных, манай ах маань 2008 оных 3 насны зөрүүтэй. Ахад чамд бас өвлөгөө өгч гинөө? Манай ах одоо Германд байгаа. Уцаар ер нь видео кол хийгээд ярихдаа ер нь бол бэлтгэлийн ачийн тэмцээн уралдаанд орж гинөө гэд ер нь бол тэмцээнд ороод авсан шагналуудынхаа зургийг ер нь ихэнхдээ Facebook мөнхөр тавьдаг болохоор манай ах ер нь ямар тэмцээнд орсон тэр талаар мэддэг. Манай ах ер нь бол надтай явж тэмцээнд ордог байсан болохоор одоо туршлагаасаа хуваалцаж манай ах маань туршлагаасаа хуваалцаж ер нь хэдэн үг надад тэмцээнд орохын өмнө болон дараа нь миний тулдж байгаа бичлэгийг үзэж надад юм зааж сургадаг. Сошиал орчлоор одоо нөгөө яг тэмцээнд орохын өмнө ингээл те хүүхдүүд ингээл хашгираал тий багш нь ингээл цохиж мохоол тий нэг тийм юм анзаарагддаг л да. Тэгэхээр чи яг ингээл тэмцээнд орохынхоо өмнө те хэр тайван байдаг вэ? Өөрийгөө хэр бэлддэг вэ? Яг сэтгэл зүйн хувьд. Сэтгэл зүйн хувьд болохоор ямар нэгэн зүйл зорьсон бол тэр зүйлийн заавал ард нь гарна гэдэг зорилготой ер нь бол би байдаг. Тийм болохоор ер нь бол тэмцээнд яг тулахынхаа өмнө бол яг жоохон сандрал бол байна. Тэгээд тэмцээнийхаа дундуур яг тулжийнхаа дундуур болохоор ерөөсөө сандрал нь алга болчдөг. Тэгээд яг бууж ирсний дараа бол ерөөсөө сандрал тиймэрхүү юм ерөөсөө бодогддгоо. Яг тэмцээнд тулахынхаа өмнө л жоохон сандрал үүсдэг. Тэрнээс бол бус үед бол сандралаас нэг амар үүсдэг. За ингээд Борголтой арай нэвтрүүлэг маань Хулан төвийн 2 давхар буюу Сэл лаунжийн спорт лаунжаас үргэлжилж байна.
За тэгэхээр энэ бас нэг бүс байгаа. Бүс бас яг ямар учиртай байдаг вэ? Shoot box гэсэн нэртэй байна. Тий, надад бүс гэвэл 2, 3, 4 төрлөөр надад бүс байгаа. Тэрнийх нь нэгнийх нь бүс нь энэ байна. Shoot box-ийн хар бүс. Одоо ер нь бол надад байгаа бүснүүдээ би тоглоомын спортын төрлүүдийнхаа бүсүүдийг дурдвал shoot box-ийн хар бүс, тэгээд каратегийн бор бүс гэх мэтлийн ер нь бүснүүд байгаа. Бүс гэдэг бол тэр спортынхоо одоо зиндаа гэлтгдэг, ямар зиндаа одоо ямар төвшөнд явж байгааг нь илтгэдэг. Ер нь бол хар бүс бол хамгийн дээдлийнх нь бүс гэж ер нь хэлж болно. Энэ хар бүс үү? Тий. Энэ shoot box гэх төрлийнхаа хамгийн дээдлийнх нь хар бүс. Shoot box гэдэг нь юу юм бол? Shoot box гэдэг нь бол бокстэй адилхан. Гэхдээ бокс бол зөвхөн гар явдаг болвол shoot box нь болохоор гарныхаа хажуугаар доогоороо хөл ер нь бол гар хөл холбож үүсдэг төрөл. Тэрнгээрээ боксоос ялгаатай. За тэгэхээр миний мэдээж тамирчныхаа замналыг бол хизээч орхихгүй. Гэхдээ бас мэрэгжил бас маш чухал тий. Тэгэхээр ямар мэрэгчлээ болно гэж бодож байгаа вэ? Миний мэрэгчлүүд их сонин содон мэрэгчлүүд байгаа. Зохион бүтээгч, сансрын нисгэгч, одоо орон судлаач их ер нь мэрэгчлүүдтэй энэ 3 мэрэгжлийнхаа аль нэгээр нь тоглоомын спортынхаа хажуугаар явна гэж боддог. Яагаад тэгэж бодсон юм бол одоо би бол чамайг ингээл амжилтуудаа ярихад энэ хүү ингээд те яг энэ тамирчныхаа замналаар цаашаа явах юм байна гэж бодож ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь бас шал өөр мэрэгчлүүд ороод ирэхээ яагаад зохион бүтээгчийг бас ингэж сонголтуудад оруулах болсон юм бол зохион бүтээгчээр маш олон байгаа штэ те бас дотроо төрөл тэд дундаас бас одоо ямар загварыг зохион бүтээн гэж бодож байгаа вэ? Би бол багаасаа зохион бүтээгч болъё гэж бодож ирсэн. Ер нь бол зохион бүтээгч дотроо л ер нь техник технологи нэг тиймэрхүү талаар ер нь зохион бүтээгч болохыг хүсдэг. Тэгэхээр мөрөөдөлд нь ер нь саад болно гэсэн зүйл байгаа юу? Ер нь бол байхгүй хаа. Яг өөрөө хичээгээд тоглоомын спортынхаа хажуугаар спортоо ажил мэргэжилтэйгээ зохицуулаад явбал саад ямар нэгэн саадлал гарахгүй байх гэж ер нь бол бодож байна. За тэгэхээр одоо бас ингээд шантарж байгаа хүмүүс зөндөлтөө яагаад гэвэл спортоор хичээлж байгаа хүмүүсд ингээд одоо жишээ болгож ярихад багш нь ч юм уу эсвэл спортын төрлийн дэмждэггүй хүн ч юм уу спортоор ер нь яваад яах юм бэ? Хоол олж идэхгүй штэ гэл бас өчнөө тохиолдолтой таарж исэн л да. Тэгэхээр чиний хувьд үе тэнгийнхээ спортоор хичээлж байгаа тэр дундаа те ийм одоо тулааны урлаг гэхөө тулааны урлагаар хичээлж байгаа хүүхдүүдтэй гоё хандаж өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгмөр байгаа зүйл байгаа юу? Ер нь бол тулааны спорт гэхгүй спортоор хичээлэх нь таны ер нь цаг завыг зөв юмд одоо зарцуулдаг. Одоо ямар ч спортоор ямар ч муу хүүхэд байсан тууштай тасралтгүй хичээллээ дэвэл ямар ч мундаг тамирчин болохыг хиж үгүйсэхгүй. Тийм болохоор энэ бол хамгийн чухал нь тууштай байдал. Тэгээд ер нь бол тулааны спорт гэдэг зүйл тулааны урлаг гэдэг бол ер нь бол хүн тэсвэр хатуужил ёс суртахуун хүндлэл тиймэрхүү одоо тууштай байдал гэх мэтлэн зүйлүүдийг зааж сургадаг. Тэгээд ер нь бол тулааны спортоор хичээллээрээ ялангуяа тулааны спортоор хичээллээрээ гэж ер нь бол урья. За тэгэхээр амжилт бүрийнх нь ард бас алгаа ташаа зогсдог аав ээждээ дүүдээ зөвлөгөө өгдөг ахтай хандаж гоё сэтгэлийн үгээ хэлэхгүй юу? Намайг тэмцэнд явахад байнга тасалжуулдаг аавдаа маш их баярлалаа. Надад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг ээжтэй баярлалаа. Тэгээд мэдээж намайг тулааны спортод оруулсан ахыг бол мартаж болохгүй. Манай ах бол надад маш их зүйлийг зааж сургасан. Ахтаа баярлалаа. Ер нь бол дурдаад байвал дуусахгүй надад маш олон хүн зааж сургаж дэмжлэг болсон. Тэгээд ер нь бол надад одоо тусламж үзүүлдэг ар гэр хамаатан садан найс нөхөд бүгдэнд нь л ер нь талархаж явдаг. Тэгэхээр миний дүү хэр олон дотны найзтай? Би бол ер нь бол найз бол зөндөө байгаа.
найзууд нь бас спортоор хичээллэх үү? Тий, манай ангид толгойн спортоор хичээлдэг надаас гадна дахиад 2 хүүхэд байгаа. Нэг нь толгойн спортоор хичээлдэг байсан. Одоо толгойн спортоор хичээлэхгүй одоо ер нь толгойн спортоор хичээлж байгаа. Тэгээд амжилт гарахгүй зүгээр хичээлж байгаа. Манай нөгөө найз маань болохоор толгойн спортоор хичээллэж одоо тэмцээн орлоонд орж одоогоор бол надтай адилхан амжилт үзүүлж явж байгаа. За тэгэхээр нэвтрүүлгийнхээ дашрамд те ангийнхандаа юм уу найзтай юм уу те гоё бас мэдчилгээ төвшөглөх гэх юм. Ер нь бол толгойн спортоор хичээлж байгаа хүн бүр тууштай байгаарай. Ямарваа нэгэн зүйл саад бартаа үргэлж гардаг. Тэрний заавал ард нь гарна гэдэг зорилготой. Заавал ард нь гарч иж санаа намардаг тийм хүн байгаарай гэж ер нь бол зөвлөе, уриалъя. За тэгэхээр хаш эрдэнэдүүдээ бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Тэгээ цаашдынх нь сурлага, спортынх нь амжилт өндрөөс өндөр амжилтыг хүсье. Дэлхийн аврагтаа бас амжилттай оролцоорой гэж хүсье. За баярлалаа. Намайг хэсэг урьсан та бүхэнд баярлалаа. Та бүгдэд ажлын амжилтыг хүсье. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Борголтой харин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөлөө. Дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.